За энэ удаагийн тоглоом бол тухайн хүүхдийн үгийн санг шалгаж байгаа. Ард нь зогсож байгаа хүний одоо хувцсны өнгө, за тухайн хүний одоо өндөр өмссөн одоо бусад зүйлсийг нь хэлэхээр өмнө сууж байгаа хүүхэд маань тухайн хүний нэрийг таанаа. Тэрээр 185 см өндөр. Уулын одоо пүүцтэй, цагаан подволктой, сахалтай. За дараагийнх нь тэрээр давхраатай алаг нүдтэй, өндөр хамартай, хар өнгөнд дуртай, бурхны дэгддэг орноос ирсэн. Гişгсэн. За. Тэрээр хүнд зааж сургадаг мэрэгжилтэй. Монгол хэлийг маш сайн сурч байгаа. Саарал одоо свитертэй, хар мактай, хар джинс өмд, хар гуталтай. Уран тав. Нандин. Хуан байна. За дараагийнх нь хар өмдтэй, саарал бойтгон гуталтай, цагаан шаргал царайтай, тайрмал үстэй. Хайлмал үстэй. Тайрмал үстэй. Хар өвдтэй үү? Уран тав. Тийм байна. За дараагийнх нь бор шаргал үстэй. Уруулан дээрээ мингтэй. Джинс өмдтэй. Нандин нэгч. За тэр нэг дүүтэй. Тэр 12 настай. Пүүцтэй. Өндөр. Борцсон. 12 настай дүүтэй. Тэмүүлэн. Тийм байна. За. Тэр хүүхдүүд давтаж орж ирж магадгүй шүү. За яа чи сайн бодоорой. Нүдний шилтэй. Цагаан цамцтай. Илч. Тийм үү. За энэ буруу байна. Тий, зэш нүдний шилтэй тийм ээ. За. Хүзүүндээ зүйлттэй. Джинс өмдтэй. Хар саарал пүүцтэй. Хар саарал пүүцтэй. Тийм, пүүц. Пүүц. Тийм, пүүц. Пүүц юу вэ? Пүүц. Nike-ийн, Adidas-ийн гэдэг. Энэ бол пүүц биш.
Илч юу? Тийм бай. Өө шампань тий. За, энэ тоглоомыг тоглоход ямар юм бэ? Хэцүү байна. Хэцүү байна уу? За, баярлалаа. Баярлалаа.